Хөтөлбөрийн нисэгт ажлаачийн сэтгэлээсээ хийдэг зам талбайн үйлчлэгч Батмөнхийг онцолж байна. Тэрээр хот тогтчлолтод 12 жил ажиллаж тэтгэвртэй гарсан хэдий ч үргэлжлүүлэн сууц өмчлөгчтэй холбоонд урилгаар ажиллаж байна. Түүний хувьд өөрийнх нь цэвэрлсэн замаар алхах иргэдийн талархлаас урам зориг авдаг гэлээ. Баянзүрх дүүргийн Эрмлийн 12 дугаар байрны гадна талбай ойр орчмын бусад хэсгээс цэвэр цэмцгэр байдлаараа илтэд ялгарч байлаа. Энэ бол хот тогтчлолтод олон жил ажиллаж гарсан Батмөнхийн цэвэрлсэн талбай юм. Яг л хөгжим ажиллаа яг л зөвшөөрч өглөө 5 цаг цасаа цэвэрлээл 8 цасаа цэвэрлчихэл тэгээд миний ажил дуусчихлаа. Игт гарах дээр чи гიშгэ дороог учраас хөнгө авдаг байхгүй. Гიშгэнд орчихвол дагширчих нь ажиллаж байгаа хүн талд ордог. Тэрс эртг авчих бол бас гайгүй бат. Дүүргийн хамт бол надад сайн тань мэдэн шүү дээ. Ажил сайн хүн одоо ингээд надыг энэ хамт бол надыг өөрлөөр авсан надыг тэнд их баярлдаг. Сөхийг хадараад баярлдаг мөнгөцгөө даргаа. Би Батмөнхөө та ажилласаа гарч байгаа юм байна. Би таныг сөхтэй авъя би гэж над хүсэлтэйсэн тэгээд өөрийнхөө хүсэлтийг гүндэтгэж би энэ ажилд орсон. Тэндээ бахарч байгаа. Батмөнх 3 жил мал маллаж 16 жил цэргийн албанд офицер, Багнуурын урхад гагнуурч нар 10 жил ажиллаж, сахиулаар 7 жил хөдөлмөр эрхэлж, хамгийн сүүлд нийслэлийн хот тогтчлолтын газар 12 жил ажиллаж, улсад 52 жил хөдөлмөр сэтгэлээ зориулж иржээ. Түүний хувьд тэтгэвртэй гарахаас өмнө 2021 онд Алтан гац одонгоор шагнуулж байсан нь маш том урам зоригийг өгсөн гэлээ. Би ер нь ажил хийх тийм хоббитай. Ажил хийгээд явж ирлээ миний санаас итгэр бүх юм өвлөө нар шиг мандж явдаг. Ажилгүй болоод ирэх юм бол сэтгэл тараагүй нэг зэрэг янз бүрийн болдогдаад цай унтал ухаас тэгэл ундаа ажил хийж яддаг юу шүү дээ. Байж чаддаг юм шүү дээ. Тэгэл ажлаа гараад ирвэл миний сэтгэл зэрэгчдэг. Тэгэл миний ард түмэн чинь хүндэлдэг шүү дээ. Маш их хүнд. Нөгөө ах үуч. Ах би сайн үгээд тэгээд копи аваад өгдөг авчирд өгдөг ундаа авчиж өгдөг тэр цаг бол яг хэврээд байгаа. Тэгээд миний хот тогчлол хамт олон яг ингэж явж байгаа нь явж ядг юм байна да гэж бодож явах. Төрч энэ одоо миний ажиллаж байгаа газар нь Орос өвчүүд бол наадыг маш их хүндэлдэг. Одоо 67 настай Батмөнх 4 хүүхдээ бүгдийг нь их сургууль төгсгөж мэрэгжил боловсралтай хүн болгож чадсандаа баярлаж явдаг байна. Тэрээр хүүхдүүдээ хүнтэй зөв сайхан харьцаж тууштай хөдөлмөрлөхийг сургадаг байна.